Сарна тодорхой хугацааны дараа мөрөөдлийн аялалт явахаар мөнгөө цуглуулж байгаа бөгөөд түүнд мөнгө хадгалуулж хүүгийн өгөөж авах шаардлага гарчээ. Жишээ нь банкнд 12% хүүтэй мөнгө хадгалуулах эсвэл 18% хүүтэй бонд худалдаж авах гэсэн хоёр сонголт түүнд байна. Хаалттай хүрээнд гаргасан бондыг хэрхэн авах вэ? Юуны төрөнд танд бонд гэж юу болох талаар товч тайлбарлая. Бонд бол компани зүгээс санхүүжилт татгаар гаргаж буй өрийн бичиг ба тухайн санхүүжилт нь тодорхой хугацааны дараа буцааж төлөх нөхцөлтэй байна. Сарна алийг нь сонгуул илүү ашигтай вэ гэдгийг харьцуулж үзье. Сарнад хадгалуулах 5 сая төгрөг байна гэж бодъё. Түүнд банкнд хадгаламж нээх боломж байгаа бөгөөд банк түүнд жилийн дараа хадгалуулсан мөнгө дээрээ нэмээд 12% хүү буюу 600 мянган төгрөгийг нэмж нийт 5 сая 600 мянган төгрөгийг өгөхөөр болжээ. Мөн тухайн банкнаас нэгэн үзэгний үйлдвэр 5 сая төгрөгийн зээлийг жилийн 22% хүүтэй зээлсэн ба тухайн мөнгөөр жилийн хугацаанд хүчин чадлаа сайжруулж нэмэлт борлуулалтын зээлээ банкнд хүүгийн төлбөрийн хамт буюу нийт 6 сая 100 мянган төгрөгийг эргүүлж төлсөн. Банк цааш нь Сарнагийн жил хадгалуулсан мөнгө дээр нь 12% нэмэлт хүүг өгж тооцож мөнгийг нь буцаан өгч Сарнагийн аялах хуримтлал мэдгэдэггүйц хэмжээгээр өсжээ. Одоо харин бонд худалдан авах үйл явцыг ажиглая. Үзэгний үйлдвэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэвч банкнаас жилийн 22% хүүтэй зээл авахаас татгалзан Underwriter компанид хандан хаалттай хүрээнд бонд гаргахаар сонирхож эхэлжээ. Башрамд дуртахад Apex Capital компани Underwriter-ийн үйл ажиллагааны эрхтэй ба биднэр дамжуулан бонд гаргах болон бонд худалдан авах боломжтой. Сарна өөрт буй 5 сая төгрөгөөр банкнд хадгалуулснаас арай өндөр хүүгийн өгөж хүртэхээр төлөвлөж бонд худалдан авахар шийджээ. Үйлдвэр Apex Capital-ын цаасны компаниар дамжуулан Сарнад 5 сая төгрөгийн жилийн хугацаатай улирал тутам хүүгийн өгөөжтэй бондыг зарсан ба жилийн хугацаанд үйлдвэрөө өргөжүүлэн бүтээгдэхүүнээ борлуулж 5 сая төгрөгийн жилийн 18% өгөөж болох 900 мянган төгрөгийг 4 хувиан улирал тутам төлж жилийн эцэст нийт 5 сая 900 мянган төгрөгийг эргүүлэн төлжээ. Үүний үр дүнд Сарна оруулсан 5 сая төгрөг дээрээ жилийн дараа нийт 900 мянган төгрөгийг авчээ. Сарнагийн авах өгөөжийг дахин харцгаая. Хэрэв банкнд жилийн хугацаатай 5 сая төгрөгийг хадгалуулсан бол жилийн дараа нийт 5 сая 600 мянган төгрөгийг эргүүлж авна. Харин 5 сая төгрөгөөр жилийн хугацаатай бонд худалдаж авсан бол нийт 5 сая 900 мянган төгрөгийг авах ба 18% хүүгийн төлбөр болох 900 мянган төгрөгийг 4 хувиан улирал тутам хүлээн авах боломжтой. Мөн хугацааны дундуур борлуулан үндсэн төлбөрийн хамт хүүгийн төлбөрөө тооцсон авах боломжтой. Үзэгний үйлдвэрийн зүгээс харуул банкнаас зээл авсан тохиолдолд харьцангуй өндөр зээлийн хүүгийн төлбөр болох 22%-ийг төлнө. Харин Underwriter компанид хандан бонд гаргаснаар 18% хүүгийн төлбөр төлөх ба тухайн хүүгийн төлбөр нь улирал тутам хэсэгсэлж гарна. Ингэснээр улирал тутам компани мөнгө гаргах хэрэгтэй болох ч гэсэн энэ нь эргэн төлөлтийн үеийн дарамтыг багасгахаас гадна бонд худалдан авсан эзэмшигч нь улирал тутам орлоготой байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Хэрэв та бондын бүтээгдэхүүнийг сонирхож байвал бидэнд хандах боломжтой. Мөн танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк болон шеэр дарж бусадтай хуваалцаарай. Дахиад ганцхан зүйл хэлье. Бид цахим арилжааны систем нэвтрүүлсэн ба та хүссэн хувьцаагаа манай апп болон веб хуудсыг ашиглан худалдан авах боломжтой.